Солонгос улс элдв халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор сарс бүр хөвчийг цоолж тариа тарихгүй байхыг санал болгодог. Тиймээс сүүлийн үед уугаад шингэнээ нөхөж ядаргаа тайлан сэргээдэг шингэн нөхөгч буюу уудаг тусал өргөнөөр хэрэглэдэг болсныг та бүхэн мэдэх үү? Тэгвэл туулан та бүхэндээ өнөөдөр Солонгост хамгийн их эрэлт хэрэгцээ болж байгаа Жиммагийн гайхамшигтай шингэн нөхөгч уудаг туслыг танилцуулъя. Жиммов Римбуст моро журж, L-арганин, таурин, глюкоз, витамин С зэрэг энерги витаминыг нэгдээр өгдөг шингэн нөхөгч. Италийн Сицилид ургадаг моро журж нь антоцианинаар баялаг бөгөөд флавоноид, бета-картин, витамин С, синефрин, хеспридин гэх мэт шин тэжээлээр дүүрэн маш амтлаг улаан хүрэн өнгөтэй. Моро журжид агуулгаддаг антиоксидант антоцианин нь бусад сортуудаас 8.9 дахин их байдаг. L-арганин бол уург үүсгдэг амин хүчлийн нэг төрөл бөгөөд өсөлтийн дааврын ялгарлтыг дэмжих, дархлааны үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Спортын гүйцэтгэлийг сайжруулдаг, даралтыг хэвийн байлгахад тустай, цусан дахь сахарыг зохицуулдаг гэд бидний биед шаардлагатай нэн чухал амин хүчил юм. L-арганин 10 г могоо загсанд 110 мг агуулгаддаг бол нэг уут буюу 12 г уудаг тусалд 1000 мг агуулгаддаг нь 8 дахин их юм. Таурин бол хөхөр агуулсан байгалийн гаралтай амин хүчил юм. Тарих, нүд, зүрх, булчинд төвлөрдөг ба илэгний ачааллыг хөнгөвчлөх, өөх тосны эдийг зохицуулах, тархалтыг дарах үүрэг гүйцэтгэдэг, мөн зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй ядаргаа арилгадаг. Таурин 100 г наймаалчинд 573 мг агуулгаддаг бол нэг уут буюу 12 г шингэн нөхөгчд 2000 г агуулгаддаг. Витамин С антиоксидант үйлчилгээтэй тул хөгшрөх процессыг удаашруулна, биед коллагенийг шингээхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. EDC-ийн бат бөх чанарыг хадгалдаг, элдв халдвараас сэргийлдэг гэх мэт олон төрлийн ашигтай витамин С-ийг хүний бие өөрөө үйлдвэрлэдэггүй тул зайлшгүй гаднаас нөхөх шаардлагатай. 100 г алимд 10 мг, 100 г журжид 30 мг витамин С агуулгаддаг бол нэг уут буюу 12 г шингэн нөхөгчд 500 мг витамин С агуулгаддаг. Глюкоз буюу сахар нь булчин болон EDC-г бүрдүүлдэг, амьсгалах, хөдөлгөж шаарддаг бүх хил эрчим хүч, энергийн их усвар юм. Мөн тархины эрчим хүчний гол их усвар тул бие махбодын үйл ажиллагааг жигд явуулахад зайлшгүй шаардлагатай элемент юм. Ингээд глюкоз ба натрийн зохицсон харьцаа ба моро журж, L-арганин, таурин, витамин С зэргийн зөв найрлагатай римбуст нь биед үр дүнтэй шингэнийг нөхөж ядаргааг тайлан биеийг эрчим хүчээр цэмгэлдэг тул түр зургийн сэргээгч кофеин орсон энержи, дринк, кофе зэрэгтэй харьцуулшгүй. Жимма Римбуст нь кофеингүй тул хүүхэд бүх насныхан ууж болно. Нэг уутыг 500 мг усанд найруулан уун. Жиммагийн зөөврийн ионжуулагчтай буталж уух юм бол үр дүн нь илүү сайжирна. Жиммов шингэн нөхөгч буюу уудаг тусал нь NACCP гэх олон улсын стандартын чанарын тэмдэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүний өдөрт уух усны хэмжээ дунджаар 2 литр боловч Солонгос улсын эрүүл мэндийн нийгмийн хамгааллын яамны судалгаагаар Солонгост эрэгтэйчүүд өдөрт ойролцоогоор 1 литр ус, эмэгтэйчүүд 860 мг ус хэрэглэдэг нь маш бага үзүүлэлт юм. Монголчууд маань өдөрт хэр хэмжээний ус уудаг бол гэсэн асуултаар энэ бичлэгээ дуусгая. Ингээд Жиммагийн уудаг тусал буюу шингэн нөхөгчийг ууж биеийн эрч хүчээ нэмэгдүүлээрэй.